Дээр тавьчих. Орон дээр би нэнийг нь үзүүлчихэд тоглох байг. Өмнө нас хэлнэ шүү дээ. Тийм. Бэлгэлтэйгээ бэлдээ. Эхлээ хойлоо наад чи экшн гэдэг тартай юм жоо хойл энэ дэлгүүрийн хаал гэдэг нэртэй сэтгэв хийгээ. Цагаан ингээд хэлэхгүй. Аха. Тийм. За эхлээд үгүй ярина шүү дээ эхлээд. Тийм. Юу ярих вэ? За эхлээд тийм. Яг энэ үгээр яах гэж байгаа ч тийм. Зон. Хау. Атамтрайрена. Булгаанаа. Ард улцаагүй хав сайн уу. За игээ гайхалмаар байсан юм аа. За бид хоёр энэ удаа За Action гэдэг дэлгүүрээс той худалдаа авалт хийсэн. худалдаа авалт хийсэн. За тэгээд Атогийн худалдаа авалт болохоор 30 евро, 32 евро. Миний болохоор 20 евро. Нийтээр 50 евроны худалдан авалт хийсэн байгаа. Вен дагаа хүмүүс дэдээ сонирхолтой авах гэж бодож байна. Тийм. Гэтэ штэ тэнийг болохоор бит хоёр ингээд хямдхан болоод би 50 евро авах гэж бодсон байхгүй юу? Булгаа болохоор бодтой 37 евро гэж бодсон. Гэсэн чинь 20 евро. Миний болохоор 50-аас 32 евро. Бид хоёр бүр оронгуудаа л бүр яг оронгууд бид хоёрын дуртай байсан. Бид хоёр бүр гэж хэлсэн байгаа тийм. Зүгээр л нөгөө нэг зангууных нь өмнө очиод завилж суугаад бүх хогдсон суугаад юу гэж юм үзээгүй шүү заа. Гэтэ тэр бичиг хэргийн татдаг байсан. Угаасаа би зүгээр үедээ гэсэн бичиг хэргийн тасгаар хэсэх амар дуртай. Тэр одоо нөгөө хоёлаа юу хийхээс өмнө эхлээ хоёлаа хүмүүс жоохон юу авах болохоор танилцуулчих юу их гэж явж байгаагаа. Хоёр штэ тий ер нь бол одоо 1 евроны төлөөс анги худалдаа хийхээр ирсэн байна. Энэ яг 1 евроных биш ээ. Энэ болохоор маш боломжийн үнэтэй дэлгүүр. Хам боломжтой дэлгүүр. Тэгээ эндээс болохоор бит хоёр нь уран зургийн хэслийн худалдаж авна. Болж өгвөл нөгөө зургийн палет тэгээд бодог бит хоёр авсан. Тэгээ нөгөө бодыг найруулдаг бас. Тэгээ бас нөгөө тийм молод янз янз тиймэрхүү үлдэгдэл юмнууд аваад Монголоос булгаад зургийн нэлээ хөлөөлт авчирсан, бирэ авчирсан. Тэгээд 2-7 сар гаргаад наадмын өмнө нөгөө нэг тийм гоё ааш дээр нь хийчихэж байгаа. бүгдөө хамтдаа юм зурангаа танилцах үг тийм. Тийм бас бит хоёр ингээд одоо тэр такст найруулах боломжтой багтаагаад зургийн хэслүүдэд хамтдаж байгаа юм За. За яцгаая. Тэр амар гоё маса. Би ийм гоё стикерүүд авчихгүй яа нөгөө бүсэд журнаас янз янзын бүжүүд бүсэд ийм зүйл хийж болдог. Тэгээ манай ахмаа сандрын бишээс юм дахиад тийм нэг дахиад аяг ууддаг. Гэтэ бас ийм хамгийн гол үнэн аяг боломжтой. Бишээс дахиад нөгөө 1 евро хүрэлт наваад шүү дээ. Тийм дандаа 1 евро. Хүрэлтийн үнэн дээр юм авчихсан байхгүй. Тэгэхээр cool. Наад ч надад таалагдчихжээ. Тийм. Миний гэрээ тэнгис шилтдэг болол тэнгисийн дотор ингээд нөгөө зургийг наач баяжуулахад аяг гоё болдог. Тэгээ дээрс амар цугаатай урамтай байдаг. Ямар гоё юм бэ? Тэнгистэй. Бид хоёр интервью дооч ирээд нэг орой дээр гарч байна. Бас би энэ юм асуух байхгүй. Тэнгистэй гэдэг нөгөө захаад ямар гоё захаад. Энд амьдардаг хүмүүс тас амар санал асуумаар юм байна тийм. Ямар багын найзлаас бид хоёр санал асуусан. Бид хоёр Монголоос акрил тэмдрээд чирчсэн гэсэн чинь нөгөө керами ачаа тэгээ амар хүн үнэтэйсэн чинь юу энд бүр үнэхээр гоё юм байна. Гурдын юм бүх юм байна. Ханаас үлддэг. Сайн хүүхний юм аа. Ямар ч юм болохоор гоё тийм. Дараа нь асууж байна. За бүр үнэхээр гоё хүмүүс. Ер нь гэр ах хүн дотор ингээд зөндөө төсөө юм байсан. 1500 стикер байгаа байхгүй юу? Тэгээд энд амьдардаг бас манайхаа хард эндээс ч юм аваарай. Хоёр дэвэр класслаа. Та нар мэдж байгаа бит хоёр угаасаа жоохон зурх хоббитэй. Тэгээ юм ингээд янз янзын гоё юм хийх дуртай. Тэгээд нөгөө найз маань бит хоёр энэ дэлгүүрийг санал авсан байхгүй юу? Энэ Action гэдэг дэлгүүр. Дэмбэ баярлалаа. Дэмбэ дэлгүүрийн хоёрын блогийг бас үзээрэй. Би энэ хажууд талаас хийчихье. Тэгээд тэр хоёр манаас хөөрхөн влог хийдэг. Тэгээд энэ айгүй хямдхан дэлгүүрээ юм нь үнэхээр хямдхан чанартай гэсэн. Тэгээд бид хоёр хайсан чинь нөгөө юу байсан те? Каганаас нөгөө дандаа Вений захаар байдаг. Тэгээ 3 байна уу 4 шиг салбар ямар ч лээсэн Вен дотор байсан. Дандаа захаар бараг хил дээр нь. Тэгээд бид хоёр атсан байгаа. тэгээд яаж энийг нөгөө зааж гсэн гэхээр булгаа ингээ уг нь бол бит хоёр нэг ивент хийх гэж байгаа. Тэгээд тэр ивенттэй зориулаад Монголоос яг эндээс ингээ уран зургийн хэрэгсэл авахаар аяг үнэтэй тусдаг байхгүй юу? Тэгээ энэ нөгөө ашигын бос учраас бит хоёроо өөрсдийнхөө сонирхлоор тэгээд энийг нөгөө хүмүүст ингээд нэг одоо идэх чинь ингээд хүмүүстэй танилцаад нэг ороог ингээ хамт гоё өнгөрүүлээ гэдэг үгдээс хийгээ ярилцсан учраас аль болох нөгөө боломжийн одоо нөгөө зургийн хэрэгсэл худалдаж аваад
Тэгээд ингээ гэж ярьсан учраас Монголоос хямдхан гэж удаа авчирсан. Тэгээд булгаагаа үгэлсээр байгаа хар дам чамдаанаас хар баахан бодон нэг хар баахан бодог харгуун дахгүй юу. Тэгээд бодог тэгээд би ял гаргаж ирэлэнээс амар хүн гэж ярьжсэн ч яг нөө дэмбэ. Монгол тасын явдлыг хэлээ заяа. Бид хоёр нөгөө монголчин угаасаа ер нь хямдхан бүх юм хятадаас орж ирж байгаа. Тийм болохоор ер нь бичиг хэрэг хямдхан бэрдээ Монголд болохоор өв соёл гээд ихтлгүүрийн хажуу талын гандарсаас жоохон хойшоо евро тэнгис тал руугаа явахаар байдаг тийм доошоо оронгот байдаг тийм зургийн дэлгүүр байдаг байхгүй. Тэнд ер нь бол юм айгүй хямдхан байдаг гэж би хувьдаа боддог. Төв зам дагах тийм. Тэр айгүй хямдхан. Тэгээд би одоо тэнд оюутан байхдаа тэндээс амар их юм авдаг байсан. Тэгээд тэр ер нь бол Монголд байгаа энэ хямдхан газруудын нэг байх гэж би ер нь бодож байна. Одоо хэвээрээ бол тэгээд тийшээгээ бүр зорин очоод тэгээд 10 ширхэг хүнд зориулсан. Одоо бид хоёрын зохион байгуулах ивент маань болохоор ерөнхийдөө жижиг хэмжээний 10 урлаг сонирхдаг хүмүүс зориулсан ивент. Анхан шатны тэгээд хүмүүс зориулсан. Туршиж өсгөж байгаа. Тэгээд тэднэртэй зориулаад биерээ аваад, акрилик аваад, тэгээ ингээд ойр зур юмуд аваад аль болох хямдхан яагаад нөгөө ирж байгаа хүмүүстэй таксны мөнгө гэж дарамт учруулахгүй зүгээр одоо нөгөө танилын хүрээ бий болгох те сонирхол нэгтэй хүмүүсээ ингэж олж нийлэх бодолтой байсан учраас очиж авсан боловч тэр амар хүнд тэг наашаа ирэх гэж чинь бүр амар килограмм миний чимдам багтахгүй тэг овор ихтэй тэгээд ирсэн чинь яг ингээд дэмбэд задлаад нөгөө чимдамаа задлж ирсэн чинь дэмбэд их юм өө та чи яасан үнтэй би нөгөө хэмээс Монголоос чинь 100,000-аар авсан 140 би чам бичсэн 37 байлаа мэдхгүй авсан гэд хэлсэн чинь ямар үнтэй авцсан юм бэ энэ чинь экшн гэдэг дэлгүүрт амин хямдхан байдаг штэ гэд хоёрын царай ямар усыг даалан мэдхгүй нэг би нөгөө зургийн нөгөө акрилика нэг нь 24,000 нөгөөх нь 8,000-аар авсан гэж тэгсэн чинь нэг явах гэдэг штэ гэсэн тэгээ барыг тэгсэн чинь бүр зүгээр шок тэгээ яг өнөөдөр атсан ч үнэхээр тийм байсан. Тийм. Өнөөдөр за тийм яах вэ? Энийг одоо туршлагалхал авчиж тэгээ битаараас яг өнөөдөр ингээд амар мөрөөдөл зөндөө их юм ярьсан ахгүй юу. Тэгээд ингээд бүр ингээд зөндөө их шин санаанууд орж ирэл. Гэхдээ яг хэрвээ амжилттай болох юм бол энэ ивент ингээд цаашдаа нэг удаа хийхгүйгээр ингээд зөндөө олон жоохон сонирхолтой байдлаар ингээ хийгээ явъя гэж бас бодсон. Тэгээд бид хоёр өөрсдөнд бас амар зугаатай үнэхээр таалагдчих байгаа учраас тийм энийг ял нэг тийм амар ашиг олох одоо эсвэл зүгээр ингээд нөгөө бид хоёр өөрсдөө энийг хүмүүс нөгөө мэдээлэл өгөхийн тулд судалж тий ингээ уншиж байгаа учраас хүмүүст одоо нөгөө шүмжлэлтэй хандахгүй байвал зүгээр ээ да. Хөөхнүүдээр би одоо ингэж хэлээд байгаа шүү дээ. Хөөхнүүдээр юмыг харцгаая гэх тийм үрээд байгаа. Тийм болохоор бид хоёр аль болох одоо хамгийн ихний ивентийнхаа нэрийг хэлэх үү? Хамгийн ихний ивент маань болохоор ерөнхийдөө болохоор Ван Гогийн уран бүтээлээр занималчж байгаа. Тэгээд одоо жишээлбэл ингээ өдөр шөнөгөөл Ван Гогийн одоо би номын сангаас та нар хэрэг үзсэн бол Ван Гогийн талаар маш олон номнууд авч уншиж байгаа. Тэгээ одоо ингээд Ван Гогийн энэ болохоор одоо яг амьдрал болон уран бүтээлийн талаар танилцуулах юм уу те. Яг ингээд аль болох хэрэгтэй хүмүүст мэдээлэл хүргэжээ гэсэн байдлаар ингээд бэлтэж байгаа бид хоёр дэлхийн урлаг учраас хүн болгоо ерөнхийдөө ингээд нөгөө мэдвэл зохих те нөгөө яг энэ талаар нөгөө хамт тийм зурангаа бид хоёрын мэдээллийг ингээд давхар олгоё гэж бодсон. Тэгээ миний хувьд болохоор би ингээд булгаадаа тасалж чадахгүй байгаа. Одоогоор яа тэгэхээр миний хичээл амраагүй. Амрах сарын 1-нд амран тэгээ амарчаад бид хоёр хамт бас энэ Ван Гогийн киног очиж үзье гэж яг яриад явж гин. Тэгээд кинон амар гоё гэсэл зөндөө гоё юмнууд байна. Тэгээ хамгийн гол нь бид хоёр өөрсдөө бүтэн эхлээд нөгөө санаа нь болохоор яаж гарсан бэ гэхлээр нөгөө бүтэнсэн өдөр бид хоёр ч нөгөө ингээд өөрсөндөө цаг гаргая гэдэг тийм тэгээ бид хоёр цугаацсан шүү дээ. Зурдаг. Тэгээд хамгийн гол нь тэгээ зураа суухдаа бид хоёр өөрсдөө амар тийм бараг нэг төрлийн бяцалгал тий амар релакс тэр чинь амар чимээгүй цаг тэгээд амар гоё байсан. Тэгэнгүүтээ яагаад зөвхөн хоёулаа гэд тэгээд бас нэг подкаст сонсоод та өөрийнхөө 5 хүний дундаж байдаг гэдэг бид хоёр яг зүгээр танилын үрээгээ нэмээ гэдэг тийм сонирхол нэгтэй хүмүүсээ олвол бас сонирхолтой юм болоо гэдэг үүднээс ваа олуулаа байж болохгүй юм бэ гэж үзээд сая Монгол явахдаа юмудаа цуглуулад ирсэн. Тэгээ сая бас дахиад нэмэлтээр одоо гоё Molverto тэгээ нөгөө Canvas-аа эдгээр авах гээд очсон чинь харамсалтай яг зорж авсан юм аа. Тэгээ гахаж арай хоёр хатсан гэхдээ авах гэсэн юм байна. Тийм юм амж ирсэн үгүй тий. Шаал хүндлэм аваад гараад ирсэн. Би бүр бодоо намаа бэрэрэ гэж байгаа. Эвгүй юм аа. Тэгээд яа тийм юм тайм.
Түгээл авсан ерөөс амар хэмжээ. 1-2 тэгээд 2-1-2 евро гэсэн дээ бараг. Гэтэ нөгөө 1 евроны дэлгүүр шиг бол биш. Зүгээр евроны дэлгүүрээс гоё. Чанартай бүр ёо тэгтээ та нарт зургийн график Та нар яг тийм юм байна. Хоёр одоо зүмхээ зан. Энийг нас хэлнэ за. Тийм билээ гараад. Тэгээ би ч бич маань ханаад байсан. Ийм олон төрлийн нэр төрлийн бараа авсан мөртлөө 32 евро. За минийх болохоор би 20 евро 57 центээр ийм их юм авсан байна. Хэлээ өгсөн. Яхаа чи надаас юм байна. Тэштэй Маск авсан. 2 евроны зөрүүтэй байгаа юм Тий. За эхлээс нь эхлэе. За хоёр яг ижилхэн юмтай авсан. Цаанаас ижилхэн өгшдөг. Халбас ирээд. Тэгээд надаа энэ амар гоё санагцсан. Яг л энэ дээр бид бид хоёр ч зураг нэг хоолныхаа юм нэг юм. Хоолоо ингээд аваад ингээд салбас ирээгээ тавиад ингээ гоё зураг зурх авахд бас гоё юм уу гэж бодоод. Тэгээ миний бас үнэхээр амар хэрэгцээтэй тэгэхээр би ч нөгөө оюутны харин амьдардаг миний өрөө ал ингээд зөвхөн яг ийм нэг өрөө байдаг. Тэгээ галтгооноос ингээд хаяадаа ингээд хоол моолоо зүгөө явж байвал бас гоё. Хөөхөн. Амар гоё принт амар гоё аста тий. Тэгээ энэ ч одоо яг тренд болоод байгаа гоё юм гэнэ. Энэ одоо хийдсэн болоо. Энэ үү. За юм бэ энэ одоо. Placement cock гэнэ. Fish set. За сүнийг хайж өгөх юм байна да. Зэнт би энэ Fish set print 1.29. 1 евро 29 цент юу вэ? 3000 хавцсан мэт ч за яг нэг 3900 тайл байгаа. 3500 ч юм. Тийм дээ. Гурмаа ямар амар чанартай тий. Энийг ингээд хэрэг хэрэглэхгүй бол ингээд бай хандаач тавьчихсан гэхгүй юу? Ингээд нөгөө юм умтаж бодсон тий. Тэгэж болно. Яг л энэ нөгөө арчлах нөгөө кокхоор ингээд хатаж болдог бас. Гоё агаад хэрэглэчмээр л юм байна. За дараагийнхаа маань адилхан юмнуудаас эхлэе явчих. За тэгээ өөр чинь бол энэ нөгөө кред хоёр зарим нэг юм дээр юу яасан? Та бүр хатараад гэр авах юм болсон тий. Тэгсэн юм олон юм таа. За тэгээ бид хоёр болохоор ингээд ийм юм 5 ширхгийг авсан. Ойртолж харуулж шүү дээ. Ийм авсан байгаа. Дуусныхан дараа харуулж болох юм тий. Эсвэл шууд авчих юм уу? Та нар ямар вэ? Таны хамаар танаа. За би ингээд харуулж үзүүл. За чи алин үзүүл. За чи надад. За энийг үзүүлье. За та нар хараарай. За одоо энэ болохоор амар хөөрх юм нохотой стикерүүд байна. Бүр хамгийн гол нь юм жоохон товгор заяа. Ийм тэгсэн амар гоё юм одоо банд байна. Тэг би нөгөө та нараас мэдж байгаа нөхөртөө бас юм бэлгэлжсэн. Тэг би ер нь бол ийм юм бас дуртай. Утгаас ийм дэвтэр хөтлөх дуртай. Тэг ийм хөөрхөн хардаа бүр амар гоё. Манай венд ийм юм олддгүй байхгүй хамгийн гол нь бэдгүү те. 99 цент төхөө. Ингээ хоёр талтай. Тэгээд энэ бүр ёо миний амар дуртай өнгөлүүд. Харж байна уу? Ямар гоё байгаа? за араас нь миний энэ бас амар гоё. Энэ болохоор хардаа ийм дивантай, тавилгатай тэгээд архитектор хүн болоод тэр юм билүү нэг юм гоё. Одоо яг тэмдэглэлийн төтөө дээр ингээд наахад бол бүр үнхээр сэтгэл хангалуун бүр амар гоё принтүүдтэй стикерүүд. Нэрэл бүр амар сэтгэл хангалуун байгаа. Хоёр бүр зүгээр завилж суусан хоёр газар байгаа заяа. Нэг нь яг ингээд бичлэг юм нөгөөх нь мейкапны юм суусан. Тэгээд хамгийн гол нь штэ. Одоо энийг окей чи өөрийнхөө нөгөө юунаас захиалсан га хэлдэ. Вишээс захиалсан га. Би вишээс бас нөгөө нэг захиалсан байхгүй. Тэрийг бас нэрээ харуулчих. Тэгээ захиалахад яг окей бас хямдхан байгаа. Гэтэ тус болгон дээр нь бас хөргөлтийн үн авч ирсэн тий. Тийм. Тус алгана 1 евро нэ. Би ингээ амар гайхалчгүй ч энэ хараа миний тэмдэгтэрнүүд. Цаа. Энэ ингээд миний жилийн ингээд урсгалтай тэмдэгтэрүүд явдаг. Энд дээр болохоор ингээ нууц юмнууд бичдэг. Тийм. Тэгээд нэг план хийдэг нэг тэмдэгтэр байгаа. Маш их юм. Амар хөөрөд байна. Арай хөөрөд байна манайхаа ойлгоорой гэхгүй. За энэ тэмдэгтэр болохоор ингээд за ингээ хамгийн хэлэн болохоор It's me отгоо гэдэг энийг ингээ өөрөө зураад тэгээ ингээд хийж байгаа. За ингээ харж байна уу? Ингээд энэ 2018 онд эхлүүлчихсэн шүү санагдаж байна. Тэгээ 17 онд ингээ надад тохиолдсон ингээд нөгөө онцгой үйл явдлуудыг ингээ биччихсэн. Тэгээд одоо би яг энэ жилд ингээд өөрийнхөө одоо хичээлдээ орно гэсэн бол орж исэн. Аялал тий
уншсан ном ч гэдэг юм уу, миний өөрийн хувьд ч гэдэг юм уу иймэрхүү зүйлсийг ингээд деталь болгоо бичдэг. Тэгээ ерөнхийдөө ингээд альбом ч юм шиг ингээд аялал одоо ингээд бас ингээд бүх юм ингээд явдаг байгаа. Онцгой болгоно очтой тий спешиал болгоно очтой. Гой тэгтээ. Тэгээ би нэгаа тэгтээ ойр жоохон хөтөлж амжихгүй. За би нөгөө хадуураад байгаа юм гэхгүй юу. Юу наалтай харалаа. Тэгээ хамгийн гол нь ийм юмнууд одоо Amazon дээр бас байдаг. Гэтэ яг нөгөө Amazon дээр байгаа үнэхээр гоё принттэй юмуудыг захиалаа ихээр амар хачирхалтай вен руу deliver болтгоо шип нолтгоо ахгүй хүргэлт хийдгүү. Тэгээ ер нь бол ийм юм манай венээс олоход аюул хэцүү. За энэ. Жишээлбэл одоо энийг би мэдхгүй байна. Одоо 1 еврогоор аваад 1 евроны одоо хүргэлттэй хэрэг 20 евронд авсан багт эдгээр ч ингээ бүгд ардаа наалтдаг. Ийм тэгээд зарим нь хайч. Энэ болохоор надад хамгийн их бест таалагдчихсан. Бас нөгөө нэг Булгарт хоёрын сонирхол нөгөө яг хэлжсэн нөгөө винтаж стилд амар дуртай. Тэгээ ийм хуучны юм шиг хэрнээ классик ийм амар гоё зургуудтай. Тэгээ энэ бас тийм байна. Тэмдэглэлийн дэвтэр хөтэлдэг хүмүүс бол гоё сонирхож магадгүй. Нэг хата хойднор ч гэсэн амар хөөрхөн. За тэгээд энэ болохоор жоох үнэтэй байгаа тий. Хэрэг харах юм бол тийм чинь би энэскээс замд саяны хэдийг л 15 яваад залчихсан шүү. Тэ хамгийн гол нь энийг ч хоёлаа яг имийг AliExpress дээрээс салуу нэрнэсэн шүү дээ. Ер нь бол энэ бол хүлээх шаардлага байхгүй тий. Өөрөө ингэ барьж өгдөө Тэмдэгч үзээ авч болно. Тэ одоо дараагийнхан жишээлх юм бол ийм хөөхөнд бас мустер байна хардаа. 5 төрлийг авсан тий. Баяр Тийм 5 төрлийг авсан маа. Тэнгээс нь юм. Яг итгэв үү? Тийм. Чамд дараа байгаа юм. Амдаа юм шүү дээ. Нэг хата юм ногоотой кактус. Надад тийм загастай авахгүй шүү. Загсан. Энэ Наа чи нөгөө л хата. наад чи би аваагүй. Окей. Чиг тойрох зүйл нэг нь өөр юм. Энэ ахаач надад авахгүй шүү. Энэ амар хүүхэн чи өөрөө хамгийн өөрхөн гэдээс гахаага аваагүй юм шиг хардаа. Энэ хардаа амар хүүхэн баа. Нийт хүргээсэн. Яг наттай ч юм уу нахаа. Энэ нөгөө шарыга зүрчилээ гэж сүлцээ шүү. Тий. Тэсээ яг зүсэн чи энэ хашиг болоод харна зүхгүй гэвэлсэн. Энэ амар хөөрхөн энэ ингээд энийг би байж байгаа хаасаа газар ингэ наачмарсан гэсэн. За ингээд заяа. 5 ширхэг артланаас дахиад өөр нийтдээ 10 ширхэг A4-ийн цаас стикер гэсэн үг шүү дээ тий. Тэр хажуу талдаа дандаа юм гоё зориултын нэг бас юм банд шиг юмтай тий. Ribbon шигтэй. Яг 5 евроор авсан бахнаа. Хамгийн сэтгэл хангалуун байгаа юм нь ер нь энэ тий. Энийг хараад ингээл бүр Эхлээд энийг хараад амар догтлсон. Тэгээд тэр догтлсоогээрээ явцсан. Гол нөгөө бодоог байсан юм. Тэгээд би бас хальт юм харуулчих. За энэ болохоор зөвөр нөгөө юу штэ тий ширээний тэр тавьдаг нөгөө юу дүүлээ ний чинь placement гэдэг нөгөө ширээний урд тавьдаг юм баггүй юу? Нөгөө халбах сэрэн хоолны шир доор тавьдаг юм. Тэгээ манай гэртаага манай нөгөө Монгол тахаа гэрээ маань болохоор юм хүүхэнхтэй икеагах тэр маань жоохон хуучирсан маа. Гэсэн чи энэ аймаар хямдхан байсан. Энэ хідээсэн бэ гэхлээр 4 ширхэг нийлээд одоо нэг ширхэг нь болохоор 89 цент. Ингээд 89 цент. Тэгээд 4 ширхэг нийлээд 2500 хүрэх. 2500 хүрхгүй. Тэгээ 2500. Тий. Ингээ 2500 төгрөг. Тэгэхээр 4 ширхэг нь 10,000-аар энэ 4 ширхэг. Амар cool юм бэ. Тэгээ хамгийн гол нь амар гоё материал сайтай. Амар айтайхан. Өнгө тэгээ. Өнгө нь гоё класс тас ингээ текстур одоо материал амар нарийн нөө манай гэрийн хөшгөний өнгөтөөс жоохон төстэй болохоор надад таалагдаад авсан. Зачаад надад би бэлгийн болт авсан. Тэгээд энэ болохоор манай энд ингийн нэг дэлгүүрт болохоор 1 евро 50 центтэй байдаг дандаа. 50-тэй 2 евротой байдаг. Тэгэнгүүт би нэг юу авсан? 55 центээр авсан нэг ширхэг. Тэгээд ер нь угаасаа л хүн хэзээний цагт ямар нэгэн байдлаар бэлэг өгөх нь дандаа тодорхой байдаг. Саяхан авсан миний 2 болт туссан. Тэгэхээр ингээд юм 2 болт авсан байна. Яа. Дараагийн миний авсан гэр ахын зүйл. Надад асуугаа шүү дээ. Энэ нөгөө хямдхан байсан. Таас арчиж. Таас арчилчгүй. Тэг чи заглаа шугаасаа. Би болохоор угаасаа ийм юмар ингээ хөнгөн нөгөө өнгөн тос гэдэг лөө. Тоосон зуруудаа ингээ тос. Өнгөн тос. Тийм. Өнгөт тос.
За тий. Өнгөц таасанцруудаа ингээд гөвөд авчдаг байхгүй юу? Одоо keyboard mode ч юм уу тий суурин компьютерийн тоос мас ингээд авчдаг. Тэгээ амар хайтаахан байдаг. Тэгээ миний авдаг Swiffer болохоор аягүй сайн. Гэхдээ үнэтэй байдаг. Тэгээд энэ болохоор хямдхан байсан. Тэгэхээр тушаад үзээгээд авсан байгаа. Ингээд нэг юм автагаа. Тэгээ 8 ширхэг одоо наач 2 ширхэг. нэг Хоёр нэг тэр яхаас өөр юм шиг. өтгөө зузаа. Тийм ээ урталтай зузаа юм байна гэсэн. Монголоор ярих. Дэлчүүч нөгөө нь бол монголоор ярихаар л нэг болж байгаа шүү дээ гэж. За ингээд юмнуудын тас авчих би нэ. чиний пүүдэрний тас ингээ. Мейкап хийчихэд нөгөө нэг илүү хоорон бүдрөө байх нэ. За ийм юм энэ болохоор бусад дэлгүүрээс хямдхан байсан нь болохоор Нөгөөх нь энэ 70 цент гэсэн баха. Би тэгэж санаж байна. штат Нөгөө өөр яг энтэйчлэх юм Булгагийн хэрэглэдэг юм болохоор 2 евро 50 цент гэжсэн баггүй тий би ялгаа нь юу юм бэ гэд асууж байгаа яг үнийг харж байна. айна. Юу вэ? Шпарго мөнстэй 72 цент. 70 Хямдхан байгаа тий. Тэгэхээр ч 2000 төгрөг байгаа байхгүй тий. Тэгээд энэ дотроо 8 ширхт. 8 ширхт. Цаа ингээл одоо цэвэрлээ. Айгу хямдхан. За тэгээ дахиад би гэр авах юм агсаа. Спонж авсан дээр би энэ спонжууд амар ойрхон солидог болохоор айгу хурдан дуусчдаг. Тэгээд энэ спонж амар хямдхан байсан. 50 цент гэж таах. Бараг л тийм байсан бохоо. Тэ чи хэлчихэ би үнийг. За би одоо юм. Ямар ч юм бэ? Энэ болохоор нэг хүнсний гэлгуурууд. Тэгэл яг нэг часамен тэгэл одоо нэг киноа гэл нэг нарийн нэг одоо хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэгээ ингээд амсрын онгойлгочхоор затгаа үлдээдэг. Тэгээд тэр болгоныг одоо ингээд нэг юм хавчаараар хавчих ч юм уу эсвэл би болохоор ингээл одоохонд бол улаал харагдсан байдаг байхгүй. Тэгээд манайд одоогоор шоргоол зорж ирээд том өрөөнд маань тэгээ би айс шоргоолсоос тэг хүнс рүү орчуул амир хэцүү гэж та тийм багалдаг юм нэг хүнсний юм уу тавсан. Тэгээ 25 ширхэгтэй Би бас нэг амар их тогтмол ашигладаг. Гэхдээ бас айл болох хаяг гарахгүй тул угаа цэвэрлээд бас ашигладаг. Махаа нөгөө хөлдөөчдөг байхгүй дотор нэгээд. Энэ болохоор 59 цент үнэтэй юм байна. Дотроо 10 ширхэгтэй. яа 50 гэж чинь 1000 төгрөг гэсэн үг шүү дээ. 1500. тийм бараг л Бараг л 1500 төгрөгөөр юм авч байгаа 10 ширхэгтэй. Тэгэхээр хэмхэн маастай тийм. энэ 69 цент гэнэ 25 ширхэгтэй. IKEA тасаадаг. Миний болохоор IKEA-гаас барайхамжтай 3 мөр юм байдаг тийм 2 3 евро л. тийм байдаг. За дараагийн бас нэг гоё юм нь болохоор бас стикер наалтдаг, битүү наалтдаг. Гэхдээ шийтүүд байгаа. Одоо юм A5-ын хэмжээтэй одоо хүснээр хайчилж нааж одоо тэмдэглэлийн дотроо гойж болох тийм ийм гоё даавуу материалтай шийтүүд байгаа. Амар гоё мууструудтай хартаа. Улгаад энэ таалагдаад байсан. Надад болохоор ийм юм. Энийг хоёлоо хуваан гэсэн шүү дээ. Үгүй юм уу? Тийм үү? Мэдгүй. Надад чинь энэ юм гэрээсээ таалагдсан. Тийм үү. За тэгвэл энэ шүү дээ хитэн төгрөг вэ гэхлээрээ шүү дээ. Одоо чи хэлж яа. 50 цент гэхгүй. Энэ бас нэг 99 цент. Тэгээ өмнөштэй баснууд нь тэгээ ингээд товгор. Тэгээд мэдээж тэмдэглэлийн дотор дээр зориулсан. Би өнөртөө бас 8 их дуртай гэсэн. Дахиад өнөртөөс нь даруулах уу гэдэг тийм. Тэгээд мэдгүй өөрөө өнөртөөс заримдаа гэгчтэй зүгээр яцхтаа гэж цацчихдээ. Өнөр гоё ахаар надад их таалагддаг. Тэгэж энэ Chanel том авуулсан юм. Энэ одоо та хэдэн бүгдээрийнх нь л мэддэг өнөртөөс нь одоо Dior байна, Versace байна, Chanel байна. За тэгээд энэ минийг бол би мэдгүй. Энэ болохоор 99 цент юм байна. Жохоо үнэтэйсэн юм да. Энэ 99 цент гэсэн. Яг харсан. Би тэгээд бас хогны утаа авсан. Гол нэмэх юм хүмүүс үгүй юу? Энэ ч бит 2 байна. Энэ хогны утаа болохоор энэ одоо хитий бэ. Мэдгүй юм. Энэ хитий бэ. За энэ болохоор paper block гэнэ. Яа, хөө энэ бас миний юм дамжсан. Тэгсэн чинь энэ ингээ бүр амар гоё гарч байгаа хавцтай.
би ингээд нөгөө юм үзээ салахгүй булгаар гарьяа таах би гахаан хошиг юм хайсан заяа. Тийчээд энийг болсон байхгүй юу. Тийм ингээд үнэхээр хөөрхөө энэ цааснууд одоо яаж харуулах вэ? Ингээд харж байна одоо энэ энийг одоо юунд ч ашиглаж болно Нааж олон тэмдэглэж олон гой цаастай тий. Үнэхээр гоё тийм ингээд бүгдээрээ янз янзын хартаа. Тэгээд эдгээр нь ингээд нөгөө нэг юу Цаас нь гол амар чанартай тийм тий. одоо энэ жишээлбэл тийм ингээд хуулаараа ингээд автчихдаг. Ингээд зургаараа автчихдаг. Хүрмээ. Тэгээ энэ чинь бас 90 центээсэн. Тэгээд хоёр за одоо тэндээ бас юм шиг ингээд авсан юм шүү. Харин тийм ээ. Би одоо ингээд энийгээ зүгээр ингээд хоёлоо хуучиг энийг бол дундаа авсан. Ахлын үзүүлчүүд яг баг бүх хуцсан гараад ирсэн юм шүү. Өө тийм шүү. Энийг дэ дундаа авсан. Хартаа. Баян шүү. Надад нас юм гэсэн шүү. Өө тийм шүү. Энэ шүү. Өө тийм шүү. Өө тийм шүү. Шаналтай ашаналтай. А энэ ч хоёлоо холин гэж авсан шүү дээ. Наа чи яг ижлэх юм хаасти. Хоёлоо холин гэж аваа үзээ. Мэдгүй нөгөө хөөрж авч байгаа юу ярьсан ч зүйлтэй ба. Хоёлоо хоёр уур хийтэйг нь аваад яг нэг шиг хийсэн чинь нөгөө энэ штий. Яагаад нөгөө нэг энэ шүү дээ. бүү Энэ. Энэ нэг цааснаас 2 юм байна. боксны юм авсан тэр хана. Энэ даа. Тэр биш та ганцаар. Харин тэр чинь халуун гэж юм уу? шүү дээ. Миний нөгөө нугалдаг энэ штий. Энэ чинь тоор тайлна байхгүй юу? Дахиад нэг багсна штий. Бэж за юм. За ийм хоёр агаа заяа. За таны нэг авч. Энэ юу хэд гинэ? Энийг бит хоёр үнэхээр нэрийн ч мэдээгүй үнэ ч мэдээгүй. Люкс 1.79 юм байна. Жох үнэтэй юм байна. 1.79 гэдэг чинь ер нь гэхдээ хамгийн гол нь 8 шиг стикер хуудас, тэгээд 2 шиг бичгтэй хуудас, тэгээд 8 шиг жирийн паттернтай, тэгээд 1 шиг бас юм юмтай. Нэг хартаа. Амстердамыг ингээд ийм гоё cute илэрхийлсэн. Гоё хаацтэй. Хөөе дэлгэсэн юм хальтаа. Тийм миний хогны ут 79 центний үнэтэй байна. 25 шиг. За манай хаваа хогны ут гэх юм 79 цент. 40 шигтэй. Тэгэхээр чангалаа шүү дээ. Тий 40 шигтэй 25 литрих тэгээд 79 цент гэдэг чинь бас 3000 ч өгөхгүй 2000 хэвтэй л гэсэн. За тэгэнгүүтээ би хоёр ижлэн байж байгаа. Ахын гэсэн нэг юм байна чи. Би энэ тайларч их авсан байна. Энэ одоо бодвол нэг 50 70 центээсэн. Би баримжаагаар бол ерөн санаж байна. микрофастер микро. Тэгээ энэ бэли болохоор бас нэг 50 хэдэн цент. Би эрдэнэ бэли авыг амар удаан бодсон үнэтэй байдаг байхгүй юу? Тийм ч өөр ойлгомжтой 2-3 евро 1.50 ч юм уу. Ямар ч 3 дахин амтхан болж таарч байгаа. Гэж арай дахиад нэг гэрээ юм. Дууссан юм да. Чи маск өгч юм уу? За би тэгээд венд бас маск хүмүүстэй мэддэг болвол ер нь солонгос бүтээгдэхүүн төр гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд одоо байдаг нэг хідэн гарнел нэвэ өдр чинь тэгэл нэг ширхэг одоо нэг ийм маск л 1 евро 50-аас дээшээ 2-3 еврог явдаг байхгүй. Тэгэхээр Монгол мөнгөөр бол нэг ширхэг ийм маскыг 10,000 төгрөгөөр авна гэж үгс үг юм дээ тий. 5-аас 10,000. Тэр хин ч юм. Ер нь 250-аас 3 евро л өгдөг тий. Тэгээ энэ маск гэсэн чинь амар хөөрхөн 56 еврог нь одоо 56 цент байсан заяа. Тэгээ би энэс бас Монгол дахаа үнээр гэсэн. Энэ юутай маск вэ? Наач болохоор нүүрстэй. Энэ ч гэсэн нүүрстэй. Далайн давстай тэгээд хар нүүрстэй маск юм байна. 15-аас 20 минут. Хүчил толгойн нөгөө хар батар мэтлээ одоо тэр юмыг арилгадаг. Тийм болохоор надад нөгөө хар батар зөндөө байгаа хүчилсэн байна гэхгүй. Тэгэл тэрний хаяс зэрэг ашиглах гад энэ нь бас амар гоё юм 3 юм нэг өвөө шатлалтай. Эхнийх нь болохоор нөгөө нэг юу гэж байгаа тоник байгаа. Цэвэрлснийхаа дараа тоникоо түрхээр маска тавиад угаасныхаа дараа юм эссенцээ ингээд түрхэх юм бэл энэ сте хөөрхөн. Тэгээд энэ хүнтэй агаагүй. Мэдгүй ер нь бол ийм маскыг бол боломжийн үнээр л хасан гэж бодож байна. Яагаад би амар л байсан гэсэн. Би өөрөө амар их маск авсан. Чи маснаас 3 гэсэн юм уу эсвэл өөр илүү 3 гэсэн юм те? Тийм. За энэ юу юм бэ? 2 евроных юм байна. 6,000. Ямар юм Хэмж тийм олон Oh my god. Тэгээд энэ чинь бүр дотроо юм. Тэг бүр амар удаа хэрэглэн хүн чинь нэг удаа нэг ширхтийн савлгаан тавих гэдэг чинь
Өндөө хэрэглэж штэ юм ч доо. За тэгээ мэдхгүй Golden Mask гэсэн. Тэгээ энэ нь болохоор ийм хоёр ийм одоо ингээд салдаг картаа. Ингээд нүүрэн. Тэгээд энэ одоо 1 евроных юм байна. 99 цент. За энэ бол яг хаа нормал маск. Гэтэ хаага зэрэг голдтай маск угаасаа л үнэтэй байдаг. Тэгээ маш сайн байдаг. Гэтэ 99 цент гэж хэмхэн байхгүй юу? Тийм яг голдынхаа хувьд. Тийм. Одоо дахиад маск нэмсэн дуусчих гэхгүй. Тэгээ энэ болохоор юу яасан уруулын Golden Mask гэхгүй. Нэг өдөр манай ахгаа гоё уруул үлснээр уруултаа болсон байх юм. Ургийн маск яг ч уруулын маск хэрэглэж үзээгүй зөө. Гэтэ яач зүгээр. Би нэг удаа хэрэглэж үзчихсэн. Тиймээс аваад санагдаа. Тэгээс нэг амар нөлөөлөхгүй надад. Энэ 55 цент. Тэгээ миний хамгийн гоё авсан. Энэ юутай маск вэ гэхээр штэ тий. Сарна зэрлэг сарна экстракттай витамин С-тэй маск. 20-с 30%. За нэг гоё юм санагдав. Энэ наач бас юм бэ? Бас маск. Хизээ авчваа. Тэгэл энэ хэдий ч бүгдийн авахтаа очиод авсан. За энэ штэ тий. Дахиад бас Golden Mask заяа. Гэхдээ яадаг вэ гэхээр энэ болохоор хуулж авдаг. Тэгээд дотроо юм 5 шигтэй. Үнийн хараа юм. Тий. За энэ яадаг маск нэ. Энэ Gold Mask. Peel Gold Mask. Энэ бүр амар гоё. Би юу амар гланцсан юм амар дуртай. Гэлтгандаг, саатай. Тэгээ бүр үнэхээр энийг авахгүй ч тэсээгүй. За энэ маск мөн адил 99 центийн үнэтэй юм байна. Аа. Энэ 4 өмнө тамаа 4 юм. Энэ нөгөө саатай маск бас бас 99 цент юм байна. 4 шигтэй. За тэгээд миний маскны давлаа ингээд дууссан баха. Тэгээд дахиад би нөгөө 99 цент юм биш үү ер нь? Тийм байна. Тэгээ нэг саанд дуртай гэж хэлсэн дээ. Би өөрөө саатай юм хараад амжаад би яг хэлсэн байхгүй юу? Тэгээд энэ болохоор ингээд нөгөө биений саад тэгээд тас нөгөө мейкап нүрэнд хэрэглэж болохоор юм лээ. Тэгээд яг мейкап би өөрөөс нэлээд сонирхдаг. Гэтэ мейкап хувиргалт заяа зүгээр энгийн одоо ингээд гоё бодох биш. Зүгээр эсвэл тайдаг хувиргаснаас хойш амин мотивац марцсан. Тэгээд энийг хасанаас 99 гэсэн. Амар гоё юм. За ингээд өнөртөөс татчих юм шиг ингээд цацсан гол ингээд бүүн саа. Ямар ч байна. Чи юу юм? Гоё эвент нэр бодлоо хийцээч тийм эвентэд явах гэж байгаа. Монгол очоод яваа. Энэ 1 евро 99 цент үнэтэй юм. Тэгэхээр чинь 6000 үнэтэй. 6000 гараа хүрэхгүй. За одоо зэрэг за би хоёр gift box-аас авсан. Тийм. Та-даа! Тэгээд энэ gift box энэ болохоор үнэхээр зөв хөөрхөн санагдаад тийм аа. Танай хараад хөнөө. Тэр нь аль зорилттой тийм нэг Энэ болохоор хэд хэдийн хэлчихгүй. боломжтой байсан тийм. Энэ дотор эдэр шигтэй 6 шигтэй. Тийм 6 шигтэй. Ийм Ингээ хаягаад паста тэнхтэй. Gift гişэнк gift Яна дахиад нэг маск гараад ирсэн. юу юм бэ? Bubble mask. Энэ poster mask авсан шүү дээ тий. Энэ нүүрэн дээр ингээ хөөс төрхээд тэгээд яг За дараагийн бас нэг гоё юм байгаа нь би отхог гуйсаар агаад чи нэг бас юм аваагүй юм. Чи юм наадаг юм авсан шүү. байхгүй. Нэг аваагүй. Чи өөрийг авсан даа байна. Харин үүдээсэн би мартаад буцаад ичиж. Нөө хувааж авах гэснээр мартаад би бүр амар хэм авсан шүү тандад нөө хуваад гэж амнаас амтангаа мартсан. Наачлаа чи. Би нөгөө касн дээр очиод ингээл амар би хоёр юм үлдээсэн заа нэг нь үлдсэнийг би мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө танаа үнэхээр яг тэр миний өөрөө авсан юм байсан дээ хайцаа. Тийм. Оо юу үгүй гэснийг хайж. Энэ юу вэ гэхлээрээ шүү дээ. Ийм хайчилцсан. Ийм гоё амар гоё хийт уулзтай юм нөгөө шавьчнаар. Надад тэр хохог нь хасч жоохон би айц үрээ. Ингэж та одоо нөгөө бэлгэний уян дээр ингэж хийж болохоор scrapbook дээр бас хийж болохоор ийм гоё шавьчнууд. Тэгээ надад шавьчны амар таалагдсан байхгүй юу? Тэгээд ийм бас авсан. Тэгээд энэ нэг юм чинь марцсан гэж. Өдөн гоё гэдэг намайг ахуулаагүй байхгүй юу? Хөөе гэдэг. Хөөе би бас нэг яг энэ шиг стилтэй үдийг авсан. Тэгээд нөгөө касны юм даа. Энэ болохоор шүү дээ тийм. 79 цент. Байна. 79 цент. За тэгээд энэ болохоор бас яг хоо энэтэй л ижилхэн. Гэхдээ ингээд хөөрхөн юм утастайгаа. Тэгээ ингээд бас бэлгэн дээр ингээд нөгөө нэг одоо энэ ингээд 6 шиг байлээ. Тэгээд
бэлэг өгөхдөө л ер нь бол ингээ ард нь нэр мэрэн бичт юм яа гэдэг янз бүрээр ингээ ашиглаж болно. Ер нь бол юм гоё шинэлүү. Мөн адил яг ижлэхэн юм гифт юу асан байгаа. Энэ маань мөн адил дотроо Яг ижлэх нэг яасан болоо. Тэг яг ижлэх юм. А тэр цаатах нь болохоор энийг хойлох байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь болохоос яа. яа. За энэ юу вэ? Гифт цай. Энэ дотор нь энэ дээдлэлт нь бас ингээ утаснууд нь байгаа. Тэгээ ингээд бэлэгнүүд дээрээ ингээд таг хийгээд 59 цент үнэтэй юм байна. Дотроо 18 ширхтэй. Тэгээ 59 цент гэдэг чинь 1500 төгрөг үнэтэй. Гоё өнгөтэй. Тэ. Амар хөрхийн ингээд ер нь хэний ч төсөөдөр болно. Тэгээ бид хоёр энэ хоёрыг хуваах юм те. Тийм энэ хоёрыг ингээд миш шанална. Одоо энэ ажиллаж байгаа эвдээ нэрэвтэл юм шүү дээ. Энэ байгаа юм шүү. Үгүй өмнөөс биш тийм аа. За тэгээд бас дахиад нэг юм болохоор би юм скотч авсан. Би скотч шигтсэн. Тийм гоё скотч. Тэгээд энэ дээр болохоор амар гоё үхтэй юм бэлээ. Гаригууд байгаа юм. Don't forget do it гэсэн юм гоё юутай юм. 6 ширхэг 7 ширхэг скотч. Тэгээд энэ скотчны маань үнэ нь болохоор 89 цент. Амар хямдхан. 1 евро байхгүй. Би яагаад энийг үлдээсэн гэхээр шүү дээ. Би дахиад нэг хэлчихэж. Чамд зөндөө. Надад тийм энэ хартаа би энэ сүлд ийм гой зурагтай Лондонгийн заяаныг хартаа. Мөн гой кул би тэгтээ удахгүй лонд явна хэрэгжүүлж. Тэгээ ийм гой скотч байгаа. Тэгээд дахиад яг тэр нөгөө 5 өнгөтэй скотчны энэ ийм өнгөнүүд надад байгаа байхгүй юу? Тэгээ энийг бас тэр нөгөө бишээс захиалж авсан. Тэгээд дээр цалжсан гэдэг юм. Энэс хөрх өнгөтэй. Тэгээ отгоор намаа нэг ийм юм ашиглаж нүрээ будчихэ гэсэн. Тэгээ би илүү дотор будгаа арилгахж гэсэн. Тэгээд энийг би бас авч үзэхээр шийдсэн байдیں۔ Тэгээд энэ маань болохоор чихэж ухна. тийм чихэж гун. Тэгээ би болохоор чихээ гараар авчихсан. Уг миний чих амар том нөхтэй. Тэгээ уурт хомстой. Тэгээ надад илүү Чи нэг ихтэй хүмүүсээ баа ингээд нөгөө чижөө нөгөө хомсыг оруулсан байдаг. Тэгээ миний чихнэхдээ бараг хөлөх байдаг юм. Тэгтээ яг хоо энэ болохоор таах уу би 55 цент. за бүх үнээрээ Баримжаал тэр аа. Арай хоёлаа 50 центнээс доош юм хараагүй үстэй. 30 цент гэж юу байсан үг. 50-аас доош Пост карт гээд юу хуваах юм бэ? хөөе. Хоёр ёо. Ингээд олон төрлийн зурагтай юм юм өнөөдөр олон төрлийн зурагтай одоо пост карт хийх нь болвол ингээд юу яхаар хүмүүст ингээд илгээхэд захиа бичээд одоо бэлэг бичих юм. Бэлэг бичих илгээхээр бол 80 шигтэй 86 цент юм байна. Нэг нь 1 цент. Баягаад ингээд бүх энэ мострууд нь хоёр ингээд юутайсан. Одоо нэг хэвлэлэн гэх юм. Би зөвлөх шээ тэ наа чинь Тийм пост карт. Надаас цахиа авмаар байгаа хүмүүс ахын бол хэлээрээ би танарт гоё бичих. гараас явсан. Гараас амар одтой. Энэ сөхөн. Тэгээ энэ одоо үгүй 150 байлсан. Чамд энэ ч байх юм уу? Харин миний наадах чинь яасан юм. Энийг хойлоо хуваая гэж ирсэн юм уу? Үгүй шүү дээ. Чи нэг өөр өнгөтэйг аваа үсттэй. Үгүй би авахгүй. Чи өөр өнгөтэйг аваад хоёлаа Энийг бит хоёр авахгүй ч очоо хатуураа мартцсан юм уу? Хуваая. мөнгөөгөө зүгээр. Эсвэл чи дахиад амстаг очив шүү дээ. Таваа дээ. Гэтэ нөгөө нэг надад марчихгүй. Юу марчт юм гоё. Энэ одоо болохоор шүү дээ. Тэр нь юу юм? Энэ болохоор 20 платтай мөн Бас бэлгийн 1 евро 50. Нөгөө 1 евро 79 цент. 1.80. оригами шиг ингээд Энэ ингэдэг юм зүйлий л. латаа явах. Ангуу цаснаас нь эхлэв үзүүлчих. Аа. Чи ингээ хайрцаг болох юм уу? Үгүй. Харин. Ийм тэгээ арчлын харахаар угаасаа ойлгомжтой болчихсон дөө. Нугалмал. Ингээд нугалдаг. Нугалхан хайрцаг болчих. Та нар мэдэндээ нэг ийм хайрцагнууд байдаг да нэг ийм. Үгүй тэгэл бит хоёр баахан хизээ чиндээ чи юм их бэлэг өгөх юм гэдэггүй тэгэл Бид хоёр хүнд бэлэг хэмжиж ингээд хаадсан тий. За тэгээд дууссан байт юм да. 20 евро 50 ганц. надад нэг юм үлдсэн байна. Энэ Хизээ авч байгаас. би нөгөө чамд үзсэн чи тоохгүй байсан байхгүй юу? Тийм би наасан тоохгүй байсан. Тийм. Энэ бас Манай дахиад ч холографик юм шүү дээ. тийм. Тэгээ нөгөө нэг юу яагаад бас л тэмдрийн стикер янз бүрийн одоо нөгөө өнгөтэй наадтай. Энэ 75 билүү 85 цент гэсэн. Тэгэхээр л би зүгээр чарлал авчиж юм чинь Чи нэг үзсэн юм уу? хартаа.
Надад ч үзүүлээгүй лөө. Энийг хоёлаа асуух уу? Энэ ингээд. Энийг бас хувааж тавилаа. Үзүүлсэн тулхан. Тэг энийг хуваа. Хаа манайха. Одоо мачгаа бах уу? Одоо халаа мач байгаа. Хоёр мачаас. Ай. Энийг хайлуулаад тэр зүгээр яваач. Би энэ үгийг дээрх чинь юм хэлж байгаагүй. Тэгээ манайхаа ийм тортой болцгоо. Харин Тэгээ тортой байхаар ингээд хоорондоо ингээд юм чинь тэгж ингээд компьютер цунгын дотор ингээд жижигэн болцдог. Тэгхийн бол ингэж мөнгө өрөхгүй. Би ийм жижигэн цүнхтэй явж байсан байхгүй юу? Гэтэ тэгээд цүнхэндээ тэг тарыг аваад ирсэн. Ингээд бараас нэг удаа авчихсан. Яас нэг янзын дээр явчихсан. Одоо задлахыг бол мэдчихэж шүү дээ. Манай энэ чинь нөгөө энийг задлах чадахгүй. За амжилт байна. Амд хүлээж. Оо задлах. Ийм мочи айс гэдэг ингээ мочи ингээ гадуур бүрсгцэн дотор болохоор юм мангоны хоёр реклам хийгээд байна. Мэдгүй дүр давж. Юу ч харсан зүгээр хараач. Тэгтээ бид хоёр юм реклам торуул амар сэтгэлээ. Тэжгээ авчихаар юм шүү дээ. За юу пост. Одоо яг ам үлдэнэ. Үнэн гутан үлдэн бисгэн фэкгүй. Гэсэн маа. Үнэн үлдээч. Надруу чамч. Вэ. Яамса. Сайхан суужаад идэв юм. Заахаж одоо штэ тий. Ийшээ хаяхгүй бол 2 цагийн ажиллалтаа сахартай шалгалцчих. Шалгалцсан хоор авна гэ гол ер нь юм аа ерөөс аваагүй. Тэгээд тэгээд ер нь зохицуулна гэж бодож байгаа. Тийм учраас та нар маань бид хоёртай, бид хоёрын сторитай, Атгагийн Instagramтай, миний Instagramтай хамт байгаарай. За тэгээд энэ удаагийн бичлэгийг бас хайлаа. За. Магадгүй та нэг юу яаж магадгүй тийм. Өөртөө за тэгээд тэрийг бол юу шиж үзвэл тэр зургийг за хийгээчдэг юм байна. Тэ. За тэгэл яг нэмэлт гэж оруулахаараа тэгээд хийнэ. За энэ нэг хоёр охины бүжгийг харъя да хэвлээ. Хүмүүсээ даашаа дээрээ. Таадаг юу анастай бүжиглэнэстэй бас. Зүгээр зогсчоод болчихгүй зү. Бичээд аамаа. Бичээд байна. Бэлтгэл ажил бичиж байна. За тунхаа гарахаар үйл ажиллаж байгаа. Хөөе би бушгаа. Хоёрын царай жоохон харагдахгүй байна да. Окей, яг мэддэг хайдаа гоё байла. За. Хөөе, таар ингээ мөнгө цуглахгүй шүү ингээд ахаарч. За, эхлээрэй. За, одоо эхэллээ шүү дээ. Хүсний надад тулбал өнгөө. Төвөсөн зүйтэй. Одоохон дуусаад хавнахны хайр. За ингээ хараараа хинч байхгүй гэлээ. Одоо шинээр ихтэй. Ингээ хамгийн гол нь хөдөлгөөн бас байгуулсан шүү дээ. Тэр ингээм энэ баруун зүүн ингээл баруун тэл ингээл тэгснэ дагуулж ингээл өөрсдийн хоороо дуулахаар юм бодлоо басан шүү дээ. Тэгэл зүрх мөх гэхээр ингээл хайрсан ингээд ингээл за. За ясаа байнга энийгээ хийгээстэй те. За. Хайрын гороо. Хайр дагуулж хаврын өдрөл ирвүү. Додоо хүснийг надад дуурлал өгөө. Додоо битсэн цагтлаа. Одоохон дуусаад дуу болгон чамайг зүрхээ.
Хамар анхны хай. За мөнгө өгөх хүмүүс хинч байхгүй. Хинч байхгүй. Хоёр архив диж үзсэн шүү дээ. За бака.